өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө хэрэгдүү тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан нэр хүмүүс сонсогчдоо Зинда подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Та бүхний өмнө бол бид бүхэн гарааны бизнесээрээ амжилттай яваа. Түүнийгээ дэлгэрүүлээд олон хүнд хүртээмжээ хүргэж байгаа тийм гайхалтай гарааны бизнесүүдийг, компаниудыг орж тэдгэрийг танилцуулдаг онцлогийг нь гаргаж ирдгээрээ бид бүхний бол гол ялгаа онцлог бол энэ дээр оршдог. Тэгээд энэ удаагийн дугаарын маань зочин бол Og Idu хэмээх компаниг төлөөлөө оролцож байгаа. За ингээд та өөрийгөө танилцуулаад компанийнхаа тухай бас яг мэдээллийг хүргэж. За сайн байцгаана уу сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг бол Ганбат Адиотер гэдэг Og Idu гэдэг компани менежер хийдэг юм залуу байна. За манай компани хувьд гэх юм бол 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За эхний ээлжиндээ болохоор зөвхөн Австрали улс руу сургууль зуучлал боловсролыг үйлчлэгээ үзүүлдэг байсан бол сүүлийн 19-20 онд бол үйлчлэгээ нэмээд англи онлайн сургалт болон энэ сурагч ментор хөтөлбөр гэх зэрэг юм олон онлайн дээр сургуулсан юм үйл ажиллагааг үл явуулж байгаа. Үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэгээ яг түрүү Og Idu-гийн пэйж тэн яг ингээд танилцаа байж хагаад бүх төрлийн визний үйлчилгээ, за тэтгэлгийн тухай, за мэдээч ингээ гадаадд сурах гэж байгаа залуучуудад зориулсан сургуультай ингээ зуучлах судлах. За ингээ гадаад руу зуучлахад бол бидэнд мэдээч хамгийн ихний шалгуур бол англи хэл гэдэг зүйл байгаа тийм. Тэгээ англи хэлэнд нь бэлтгэх. За мөн цаашлаад үзэх юм бол сүүлийн үед нэлээд дэлгэрэнгүй хүмүүсийн дунд түгээгдээд байгаа нэг ойлголт байгаа ментор хөтөлбөр гэж. Ментор бол мэдийг ярилцаа. Тэгээ эдгээр зүйлсүүдийг бол ингэж гаргаж ирсэн айгуу давуу талтай санагдчихсан. Та эднэрийн тухай бас нэг танилцуулаач. За визний хувьд гэх юм бол Австрали улсын виз бол бус дэлхийн орнуудыг бодвол визний зөвхөн Австрали уу? Тийм манайх бол зөвхөн Австрали улс руу сургууль зуучлалын үйлчилгээг бол үзүүлэх боломжтой. Австрали руу одоогийн байдлаар яг нийтдээ хэдэн хүнийг зуучилж яг сургууль бүртгүүлсэн байна. За ер нь бол яг нэг зуучлагдсан та одоо нэг эрсдэл гэдэг бас зүйл яригдах хэвээр одоогийн цаг үеийн нөхцөл байдалд бас яригдчих эхэлнэ шүү дээ. Тий. Хүн болгоны видүүлсэн виз болгон бас гардаггүй тий. Тодорхой хэмжээний шалгуур бас олон зүйлсийг шалтгаалдаг учраас ерөнхийдөө бол өнгөрсөн манайх 18 оноос 19 он хүртэл 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа нэг 80 орчим Монгол залуучуудынхаа визэн дээр ажиллаад ер нь 60-70% таа бол виз нь бол гарсан. 80 орчим залуучуудын дийлэнх нь яг Австралийн аль хот руу, аль сургууль руу хүсэлтээ илгээж байна. Эсвэл ер нь л Австрали явчвал болоо гэдэг ойлголттой. Тийм, нэг тиймэрхүү ойлголт бас зарим хүмүүс байгаа тий гадаад улсад ялангуяа юм өндөр хөгжилтэй орнд очиж сурч боловсроод амьдрах юм сонирхолтой залуучууд их байгаа. Австрали улсын хувьд гэх юм бол яг ер нь эргийн давуу байралтай юм том хотуудтай. За хамгийн том хоёр хот нь хэм бол Сидней, Мельбурн гэдэг юм хоёр хоттой нийтдээ нэг 24 сая хүн амын нэг 10-аад орчим сая энэ хоёр хотод л зөвхөн төлөвлөрдөг гэсэн. Тэгэхээр ер нь энэчнээс явж байгаа залуучууд маань хөвчн том хотуудыг сонгож Мельбурн, Сидней гэсэн хотуудыг сонгох нь арай илүү бусдаасаа илүү илбэг байдаг. Хоёулаа тэгвэл шууд хүмүүстэй хүртээмжтэй байдлаар төлөвлөсөн шууд танахыг авч үзье л да. Ер нь яг визний шалгуурт нь бид нар юуг бүрдүүлж өгөх ёстой юм бэ? Яг сургууль руу аплай хийж байгаа тохиолдолд. Ер нь бол яг өөрөө нэг хувийн зардлаараа сурах юм уу те. Тиймэрхүү байдлаар виз мэдлэгч байгаа бол визэнд анхаарах зүйл нь юу гэхээр үндсэндээ нэг 3 зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. За хамгийн нэгдүгээрт болохоор таны зорилго те. Ямар төвшөнд суралцах хүсэлтэй байна? Англи хэлний бэлтгэлөө, за эсвэл бакалавр те, мастер, коллеж аль төвшөнд сурахаас шалтгаалаад зорилго чинь арай өөр байдаг. За хоёр дахь том хүчин зүйл нь юу вэ гэхээр санхүүгийн чадамж гэдэг зүйлийг харуулах хэрэгтэй. За санхүүгийн чадамжийн хувьд гэх юм бол товчхон айлгад бол Австрали улсын хувьд 60-аас 80 сая төгрөг гэж ярьдаг тийм. Амьдрахад зэндээ ер нь нэлээд өртөг өндөртэй бот. Тийм. Сидней хотын хувьд Мельбурн хотын хувьд гэх юм бол дэлхийн топ өртөг өндөртэй хотуудын жагсаалтанд бол бас ер нь топ 20-д нь бол баг орж байгаа. Тийм. Орж байгаа. Тэгээд 3 дахь хүчин зүйл нь болохоор түрүү ярьсан буцаж ирэх баталгаа гэдэг зүйлийг маш сайн харуулах. Манайхны түгээмэл хэлдгээр харлна гэдэг яриа байгаа шүү, тэ.
Тий. Тэгтээ нэг улс орн болгоны визний онцлог бас өөр юм тий. Тэгээ Монгол улстай харьцаж байгаа харилцаанчлал бас нэг өөр талаар шалгуур үзүүлэлт бас хараад байгаа. За энэ бол яг ингээд зөвхөн өөрийнхөө за одоо жишээлбэл энэ дотроо дахиад задлаад үзье л да. Зорилго гэж чинь зорилгоо яг илэрхийлэхийн тулд бид нар эсэ гих мэтлэнгийн эдгээр зүйлсүүд байх уу? Тий. Зорилгоо илэрхийлэхийн тулд яах вэ гэхээр эхлээд нөгөө ямар төвшөнд сурахаас тодорхойлоод тэр төвшөндөө яагаад яг сурах гэж байгаа вэ? Тэгээд тэр дундаа Австрали улсыг сонгоод тий. Австрали улсын одоо сонгосон сургуулаа яагаад заавал сонгосон тий гэдгээ бол нарийн тодорхой одоо GTE захиа гэж ярьдаг байхгүй. Ер нь бол яг эсэ ирэх үү гэсэн. Тийм энэгээр бол зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За энэ санхүү болон буцаж ирэх баталгаа бол ерөнхийдөө ойлгомжтой. Зорилгын хувьд болохоор яг ингэж эсэгээрээ явдгаа гэж. Танаа дээр ирээд ерөнхийдөө яг эсэнд буцаж исэн тохиолдол байдаг. Яг оогийн хэдүүдээр гэж байна. За энэ ч юм бол ер нь бол бүтэхгүйсэн байна. Миний хөө дахиад бичих өрөөд иргээд ерөнхийдөө нэг тийм тохиолдол. Ер нь бол ийм тэтгэлэг гэдэг зүйл дээр бол одоо эсэ гэдгийг маш сайн анхаардаг тийм. Яг хувь хүн өөрөө Австрали улс руу виз мэдүүлж байгаа учраас тэгж нөгөө буцаах тийм тохиолдол юм байдаг байхгүй. Яг хөөхлөр энэчнээс одоо жишээ нь визэнд таныг зуучилж байгаа бол яг ямар одоо төвшөнд сурах уу. За хоёул англиний бэлтгэлд явъя гэх юм бол тэрэн дээр нь ажиллаад танд одоо Австрали улсад англиэр одоо боловсролоо дэвшлүүлэхэд ямар зүйл шаардлагатай вэ гэдэг чинь биднээс өөрсдөө захин дээр чи хамтарч ажиллаа явчихдаг гэсэн. Тэгэхээр одоо үйлчлүүлэгчээс тийм буцаах асуудал гэж байна. Ерөнхийдөө тэгээд хамгийн ихээр алдж байгаа зүйл нь юу вэ хүмүүсийн? Хүмүүсийн хувьд зорилгоо тодорхойлохдоо ингэж яг илэрхийлэхтэй алддаг үнцгэн. Ер нь бол яг нөгөө нэг одоо визний бүрэн дүүрэн ойлголт байдаг байхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийнх нь анхны зорилго гадагшаа явахтай тэр дундаа Австрали явах гэдэг. Тэгээд яг ингээд бодит яг одоо мэдээлэл дунд нь ороод яг ямар шалгуурууд байх хэвээр зорилгоо яаж бүрдүүлэх хэвээр гэдэг юм мэдээлэл дутагмаас шалтгаалаад бас шантардаг ч юм уу те. Тэрийг бүр сайн судлаагүй бол байдаг юм бол. За окей, ерөнхийдөө бол визний тухай нэг юм тий. За хоёулаа тэгвэл тэтгэлгэрэг нь хуваалцъя. Эхний ээлжинд бол хоёулаа яг ингэ ярилцж байгаа. За өөрөө очиж сурах гэж байгаа бол санхүү болон буцаж ирэх баталгаа гэх мэтлэгийн зүйлсүүд байна. Санхүүг бүгдийг нь өөрөө даана. Сургуулийн төлбөр, магад тухайн газар очиод оршин суух төлбөр тий. Одоо орон байр сууцсах. За хоол ундны төлбөр өөр бусад урсгал зардлууд ингэж нэмэгдчихэв. За тэтгэлийн тухай тэгвэл хоёулаа хуваалцдаг. За би Австрал сурах маш их чинь хүсэл ирмэлцэлтэй. Англи хэлний зэнд ерөнхийдөө дайжгүй. За Австралийн тухай гайгүй мэдлэгтэй. За окей би тэтгэлэг болж авъя. Гэвэл логийн хэдүүтэй хамтарч ажиллахдаа би яг яаж? За тэтгэлгийн хувьд гэх юм бол яг манайх дээр нэг зөвлөгөө өгдөг. Манай бүх зөвлөгөө төлбөргүй цаг аваад ирээд уулзах боломжтой. Яг тусдаа үйлчлэгээ гэж бол байхгүй манай дээр тэтгэлгээр. Зөвхөн тэтгэлгээр яадаг вэ гэхээр ер нь бол нэг 3 төрлийн тэтгэлэг байгаа тийм. Австрали улсын хувьд гэх юм бол одоо Монголтой одоо харилцаа амралтай одоо оюутнууд хоорондын солилцооны хөтөлбөрүүд гэж явагддаг. Тэр дунд одоо зарим сонсогчид манаас мэддэг байх Австралийн Awards гэдэг тэтгэлэг байгаа. Одоо улс хоорондын тэтгэлэг гэсэн. За энэ одоо тэтгэлэгт одоо хамрагдахын тулд яах вэ гэхээр ер нь 2-4 сарын үед одоо материал авдаг. За гол шалгуур нь болохоор ихэвчлэн мастерын анги гэдэг байхгүй. Бакалавр бол биш мэн тий. Ер нь мастерын ангийн гол шалгуур нь яах вэ гэхээр та өөрийнхөө мэргэжлэр 2 жил заавал ажилласан байна. Тийм төвхтэй байх хэвээр. Дээрээс нь IELTS-ийн 6 буюу түүнээс дээш оноо авч иж зөвхөн өрсөлдөх боломж ч нэгдэж байна гэсэн. За тэгээ яг тань шиг 100 хүн өрсөлдөн тэ. Тэгэхээр тэднээсээс илүү байхын тулд нэгдүгээр оноогоо хэлний оноогоо сайн авах хэрэгтэй байна. Хоёрдугаар нэг эсэ яагаад заавал ингэ сурах гэж байгаа ирээдүйд тэтгэлэг аваад буцаад Монгол улстай юу хийх вэ гэдэг. Иймэрхүү зүйлийг тэтгэлэг дээр маш их хардаг. Тэгээд яг нэмэлт хэлчих нэг юу байдаг вэ хөөе. 3 төрлийн тэтгэлэг гэдээсэн тэ. Тэрний нэг нь болохоор юм засгийн газрын тэтгэлэг, хоёр дахь нь болохоор ер нь сангуудын тэтгэлэг гэж байдаг. Одоо маш олон сан байгаа сангаар дамжуулаад бас гадаад улсад 100% тэтгэлэгтэй сургалтцах боломжтой. За гурав дахь нь болохоор нөгөө сургуулийн тэтгэлэг байхгүй. Өөрөөс хийх гэсэн үг байна шүү дээ. Тий. Сургууль бол өөрөө нөгөө бас бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг институт учраас жил болгон одоо гадаадаас ирж байгаа оюутнуудад одоо промошн те хөнгөлт урамшуул зарлж идэг. Тэрэнд бол одоо ямар нэгэн шалгуур үзүүлэлт өндөр бишээр бол хамрагдах боломжтой. Энд ер нь засгийн газрын тэтгэлэг гэж байт юм болов уу ер нь яг Монгол улсаас? Австрали улсын хувьд тий. Бага. Австралийн Awards гэдэг нь оюутан солилцооны гэдэг нь. Биш. Ер нь бол нөгөө одоо засгийн газар хоорондын тэтгэлэг гэсэн үг байхгүй. Одоо Австрали улс Монголын залуучуудыг дэмжиж Австрали улсын засгийн газраас Монголын залуучууд олгож байгаа тэтгэлэг. Окей. За одоо тэгвэл яг танах
зөвхөн Сидней болон Мельбурн руу явуулдаг гэж ойлгохгүй өөр бусад ингэж хотууд руу хотын сургуулиуд руу зурчилж өгдөг. Манай ах бол бүх төрлийн сургуулиуд руу зурчил үзүүлэх боломжтой, бүгдэнтэй харьцах юм боломжтой. Харилцаа бол байдаг. Тийм байгаа гэсэн. Тэгээд бол өөрөө сургуулаа сонгож болно тий. Манай ахаар одоо дамжуулаад яг нэг хүмүүс нэг буруу ойлгоод байдаг байхгүй юу? Одоо нэг ингээл бүх сургуультай хамтарч ажилладаг үгэл тий. Ер нь бол нэг тэнд байгаа тий аль биесний ингээ хэрэгтэй үйл ажиллагаа явуулах боломжтой учраас ямар ч сургууль руу биднээс контактлаад тий ингээд оюутнуудаа зуршил үзүүлэх боломжтой. Зөвхөн биднээсээ гэрээ хийсэн сургуулиуд гэж бас байдаг. Тэр сургуулиудын хувьд гэх юм бол яг нэг жилд тодорхой хэмжээний урамшуул зарладаг байхгүй. Одоо зөвхөн тий танахаа сурж байгаа оюутнуудад төлбөрийг одоо тийм болгоё юм болгоё гэсэн. Цаа сургуулиас нь одоо хоёлаа нэг жоох аж ахуйн байдал руу ороод үзье. За тийм. Цаа сургуулиудаас нь одоо за ингээд бид нар ингээд техникийн нэг шаардлагууд нь гоё тэнцвчлээ. Загшаанд хараад Австрали руу явлаа. За тэтгэлгээж чад гэсэн авлаа. Тэгэнгүүт Австрали улсын дээр тэн дээрээс ингэж оюутнууд ингээд тосоод авчиж штэ. За окей манай дээрээ суралцаа гэдэг. Тэгэнгүүт жоох нэг алддаг асуудал ч юм уу. Тэ Австралийн яг тэрхүү их сургуулиудын стандарт нь нийцэхгүй ч юм уу шаардлагыг хангахгүй байдаг. Заримдаа нэг алддаг. Тиймэрхүү тохиолдлууд нь байдаг болов. Юун дээр Монгол оюутнууд голд алдаад байх шиг. Яг за яг алдаа гэхээс илүү зэ нэг мэдээж нэг улс орн болгоны соёл те хууль нь бол өөр. За Австрали улсын хувьд гэх юм бол одоо ер нь бол гадаадаас оюутныг бол маш ихээр дэмждэг дэлхийн топ 3 улсын нэг байхгүй. Жилдээ бол 600 мянган гаруй оюутан авдаг. Тэгэхээр Австрали улсын хувьд гэх юм бол бусад улсын одоо хууль эрх зүйгээс илүү оюутнуудтай айгүй ээлтэй гадаад оюутнуудтай. За яг тэгээ Монгол оюутнуудын алддаг зүйл гэх нь бол одоо яг тийм бол их ажиглагдаагүй. Одоо өөрөөс нь шалтгаалал те ингээл алдаал очоод виз нь гарцсан байхад очоод алддаг тийм. Гэхдээ манайхан бол нэг ямартай ч очсон юм чинь нэг нэрээ бодъё доо гэдэг. Тийм зарчим байгаад байна шүү дээ. Тэн дээр яг юу ярьж болох юм бэ? Энэ нэг юм байдаг одоо Австрали улсын хувьд нэг дэлхийн өөр улс орнуудын тий оюутнуудыг ингээд одоо иргэдийг одоо визийн зөрчил гарч байгаа үгүйгээр нь дүгнэлт хийдэг байхгүй юу. Тэгээ тэр одоо дүгнэлтээр бол 19 оны байдлаар бол Монгол бол 3 оноотой хамгийн муу оноо 3 байхгүй юу. Тэгээ энэ яагаад ийм болчихоо гэсэн чинь зуучлал тий их болцсон. Тэгээ дээрэс нь аялын визээр явж байгаа одоо залуучууд очоод виз сургалтын виз болох боломжтой. Гэхдээ нөгөө энэчнээс сургалтын виз гэдэг учраас энийг нэг зөрчил гэж тооцдог. Тэгээ ийм тохиолдол их гарангууд эргээд Монголын маань одоо тий одоо дараагийн залуучууд визэнд одоо мэдүүлэхэд ийм төвшин буурчдаг юм асуудал гарсан. Бусдыгаа ерөнхийдөө халаад байна гэсэн үг байна шүү дээ. Тийм тиймэрхүү юм бас. Аялын виз, сургалтын виз хоёрын тэгэхээр аялын виз нь арай хэлбэр гарч ийн гэж болохгүй. Тийм аялын визний хувьд яг нэг шалгуур үзүүлэлт нь сургалтын визнээс арай бага тийм хэмжүүр нь арай бага гэсэн. За окей, хоёулаа тэгвэл дөрөв дэх хэсэг рүү оръё. Англи хэсэг. За нөхдүүд ерөнхийдөө ингээд бид нар за сайнтай ч муутай ч удаан ч богино ч ингээл айгүй олон зүйлс рүү сургалтын төвүүдэд ингээл хамрагддаг те чанартай ч юм чанаргүй ч юм. За тэгээд нэг IELTS ямар тач хамгийн багадаа 6 оноо авлаа. Бүх төвшин дээр нь сонсгол яриа уншилт гих мэтлэн. Тэг яг бэлтгэлийн журмыг нь хоёлоо хаваалцъя л да. Огийн дүү жишээлх юм бол яг ингэж англи онлайн хичээл, за танхимын хичээл тиймэрхүү зүйлсүүдийг явуулдаг. Манайх болохоор нөгөө яг гарааны бизнес те 2018 оноос шилжүүлж ажиллагаагаа явуулж байгаа. Яг танхимын сургалт бол одоохоор бол явуулаагүй байна. Ер нь бол явандаа одоо танхимын сургалт авнаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө нэг юу болсон шүү дээ нөгөө те пандемик нөгөө коронавирус гэл тэр үед нөгөө хил хаагдцсан. Тэгэхээр ерөнхийдөө манай стартап шууд нураад өмчиж байгаа байхгүй. Тэр үед яах вэ гэхээр ер нь судалж байгаа тийм онлайн дээр тулгуурласан одоо ментор хөтөлбөр тийм англи хөтөлбөр явуулж одоо өөрсдийнхээ одоо юу гэх юм те босолтоо яа. Тийм босолтоо бэкап юу гэдэг нь хийх гэж зорьсон. Тэр маань өнөөдөр бас амжилттай 5 одоо ээлжийн бүртгэл аваад явж байгаа. Менторуудыг бас харсан. За яг энийг хоёлаа дараа нь аваалцъя. Тэгэхээр англи бол ямар ч тач онлайнаар явж байгаа. Одоо би жишээлбэл яг өнөөдөр шууд аплай хийж болох боломжтой. Энийг яг сонссонгуудаа л хүмүүс ингэж хөөе ноог идэв чинь менторшип хөтөлбөр зарлалцсан юм байна шүү дээ. Англиг онлайнаар оруулж байгаа юм шүү дээ. Энийг нэг үзээд байг ингэж байж байгаа гэдэг. За тийм манай английн хөтөлбөр болохоор нэг давуу талтай байхгүй. Тэр нь яг хөөхлөөр түрүүс нь онлайн дээр суурилсан байгаа. Дээрээс нь болохоор онлайн багц хөтөлбөр байхгүй. Тэр нь яагаад багц гэж байгаа гэхээр зөвхөн англи хичээл орохоос гадна танд одоо 2 сарын хугацаанд явагддаг.
2 сарын хугацаанд бол 4 төрлийн ментор хичээл ордог. 4 өөр төрлийн менторуудыг биднээс аль болох оруулахыг зорддог. За тэгээд өөр салбарын гэсэн үг байна шүү дээ. Тийм, өөр салбарын одоо өөрөөр амжилттай тодорхой хэмжээний амжилттай явж байгаа хүмүүсийг оролцуулах зорддог. За тэгээд дээрэс нь нөгөө гадаад багштай ярианы чадвар хөгжүүлэх анги давхар хичээлж байдаг гэсэн. Тэгээ энэ гурвыгаа нийлүүлээд нэг багц хөтөлбөр гэж гаргадаг. Тэгээ энэ хөтөлбөр маань болохоор ер нь сар болгоно нэг удаа эсэлтээ авч идэг гэж явуулдаг гэсэн. Тэр бол хүмүүс бол нэлээд итгэвтэй байна. Сар болгон гэхээр чинь бол эхний сар амжилттай болоо дараагийн зэндээ суух хүсэлтэй залуучууд ингээд байгаа даа учраас эхнийх нь бол үр дүнгээ нь бол гаргаад үзүүлээд бол чадсан гэсэн үг байна. Тийм, биднээс өөрсдөө хэмжээнд ямар ч тодорхой хэмжээнд айгүй их зорж ажиллаж байгаа нөө анхны юм те тэгэхээр нөө үнцний алдахгүй байх хэвээр. Тийм учраас одоо маш их кэрлж ажиллахыг зорж. Хоёлаа бас ярианыхэнд ментор митигээ гэх тухай ярилцсан тий. Хүмүүс яг за огийн дөрөв хандаад за би энэ хүн дээр ментор болмоор байна гэдгүү эсвэл за ингээд огийн зүгээр менторшип хөтөлбөрт нь амрагчээ цаанаас нь хуваарлж болуулж гэдэг юм. Ер нь тэр талаар нь бас хуваалцаач. За дөрөв хэлсэн нөгөө ментор хөтөлбөр одоо англи хэл дээр нэг ментор хөтөлбөр байна тий. Давхар манай явуулдаг зүйл маань болохоор сурагч ментор гэдэг хөтөлбөрийг явуулдаг. За сурагч ментор хөтөлбөрийн гол зорилго юу вэ гэхээр ерөнхийдөө ерхий боловсролын одоо сурагчтай залуучууд маань одоо хичээлд нь ордгоо зүйлстэй санхүүгийн мэдлэг ч юм уу. За эсвэл ийм одоо мэдээллүүдийг энэ ментор хөтөлбөрөөр дамжуулж өгөхийг зориод байгаа. Тэгэхээр үндсэндээ ментор хөтөлбөрт маань болохоор нэг 8 ментор 1 сарын хугацаанд хичээл ордог. 7 хоногт 2 удаа нийтдээ 1 удаагийн хичээл нэг цагаас цаг 30 минут үргэлжилдэг. За үндсэн манай багийн 4 ментор гэж байдаг. Тэн дээр нэмэгдээд биднээс өөрсдөө бас ураад тэ зочин болгоод оруулж байгаа энэ 4 ментор байна. Тэгэхээр сар болгон ерөөдөө зохион байгуулагдаж байгаа. Тэгээ сар болгонд бол яг л нөгөө 8 ментор биш ингээд биднээсийн сонголтоор тухайн цаг үеийнх нь боломжоор шалтгаалж бас хийж байгаа гэсэн. Тэгэхээр яг өөрчлөлтч бол энэ ментор дээр сууя гэсэн сонголт ерөнхийдөө бас байхгүй гэсэн. Манай хөтөлбөрийг хараад за ийм ментор хичээл орох юм байна, ийм сэдв орох юм байна гэдгийг харж иж бас ер нь нууц ш бол хоёлаас нэг жоохон санхүүрөө орчиж өгөө. За болно. За менторшипийн хөтөлбөрт нь би хамрагдахын тулд хэдэн төгрөгийн төлбөрийг төлөх хэрэгтэй байдаг вэ? За менторшипийн хөтөлбөр бол 1 сарын хугацаанд явагддаг тий. Одоо бол 89 сая төгрөгөөр одоо оролцох боломжтой. 89 сая төгрөг төлөлөө би яг нэг салбарын нэг л хүнтэйгээ яг нэг л ментортай байна гэсэн үг үү? Нөгөө 8 ментортойгоо 8 улантай харилцах боломжтой гэсэн үг. Нөгөө 8 ментортойгоо 8 улантай харилцах боломжтой. Тэгэхээр бол маш том давуу талыг бас олгож ш 89 сая төгрөг тийм ээ. Нэг сарын хугацаанд яг тийм. За тэгвэл хоёлаа энэ яг виз рүүгээ асууя төхөө. За виз яг ингэж зуучлалын төлбөр нь жишээлүүлээ гэдэг. За ер нь бол манай зуучлалын төлбөр бол $700,000 байдаг. Гэхдээ $700 гэсэн үг байна тийм. Буцаан олголттой 50% буцаан олголттой байдаг. Тэгэхээр 350. Тэгээ ер нь бол 350 гэж болно. Ер нь гэхдээ нөгөө ямар нэг юм чинь эрсдэл гэдэг юм байдаг шүү дээ. Рискээ тооцоол. За яг танай огийн идэвгүй. За хоёулаа Монгол зүгээр жишээлбэл аваад үзье. Монгол яг ижлэгэн төрлийн яг инхүү бизнес хэрглэж байгаа хүмүүсээс хамгийн том давуу тал нь онцлог ялгарлал нь юу вэ? За манай одоо түүний давуу тал онцлог ялгарх зүйлс маань гэх юм бол дөрвөөсөн сурагч ментор хөтөлбөр гэдэг бол одоо биднээс өөрсдөө санаачлаад тэ хөгжүүлээд явж байгаа өмнө нь ер нь давтагдаагүй юм менторшип хөтөлбөр байхгүй. Тэрүүгээрээ бас их бахархдаг. За англи хөтөлбөрийн хувьд гэх юм бол яг ер нь бол маш олон байгууллагууд бас онлайн суурьтай тэ танхимын суурьтай ингэж хичээл явагдаж байгаа. Тэрэн дээр өгж байгаа нэг юм нь болохоор менторшип хөтөлбөрийг биднээс ер нь нэг цогцоор нь нэмийг шийдчихээ. Тэгээ хувь хүний хөгжлийг нь давхар бас дэмжиж явдаг ийм байдал руу их маш олон зүйлийг л яг базаад яваад байгаа даа. Тийм базгаал үзээлтэй. Одоо ер нь яг манай огийн идүүд нэг ийм л олон зүйлстэй алах гад байна даа. Ураад өгье гэдэг. Яг ийм зүгээр боломж хэрвээ танд өгье гэх юм бол тэр нь ямар боломж байгаасаа гэж үзэж байна. Тэр одоо ийм програмчлалтай аппликейшн хөгжүүлэх юм одоо хөгжүүлдэг ч юм уу те газрын хүмүүс биднээстэй хамтарч ажиллаж ч юм уу ийм ер нь бол ийм юу зорж байгаа гэсэн боловсролын те одоо энэ одоо зүйлээ IT-тэй холбоод тийм одоо цогт аппликейшн болоод бүтээх тийм одоо хүн болгон л гар утастайгаа найзалж байгаа тэрээр л нэг давшихад л огийн бүх зүйлийг одоо ингэж тийм олж авах бүтээгдэхүүнээ одоо авахтай үйлчлэгээ авах боломжтойгоор юм шийдэх тийм
За би одоо яг хамгийн сүүлийн асуултаас хоёулаа тооч өгөө тодорхой өстө бүгдийн л базаал үзээд л энэ. Оги дүү яг 10 жилийн дараах мэдээч аливаа зүйлийг бид нэр эхлүүлэхдээ бүгд зорилт алсын хараа гэдэг зүйлийг чиглүүлдэг тийм ээ. Оги дүү яг 10 жилийн дараах Оги дүү тэрийг тавуулчих. За 10 жилийн дараах Оги дүү бол айгүй томоор хардаг шүү дээ. Ер нь бол мэдээж биднес боловсролын салбарт ажиллаж байна те залуучуудаа гадаад боловсрол одоо боломж сурах боломжийн гүүр болж байна. Тэгэхээр биднес яг энэ боловсролын чиглэлээр л ажиллана. Гэхдээ 10 жилийн дараа биднес өөрсдийн гэсэн те орон зайтай сургуультай наазах нь сургуультай болно. За дээрэс нь энэ чиглэл дээр одоо биднес залуучуудаа яаж хөгжүүлэх боломжтой юм те IT-г мэдээж хослуулна. Магадгүй тэр одоо платформ маань те дэлхийд өрсөлдөх хэмжээний ч юм уу одоо тийм чадвартай болтол хөгжүүлнэ гэж бодоод байгаа. Тийм. Одоо байгаагаасаа илүү олон одоо хүүхд залуучуудыг л одоо өөрсдийнхөө хөтөлбөр те энэ зорж байгаа зүйлтэй чанартай баталгаатай зөвлөрүүлгийг оруулах гэдэг шүү дээ. Тийм. Окей. За ямар ч тач өнөөдрийн маань Зинда подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид бүхнээ ээлжид нэгэн дугаарыг маань зочин бол Оги идэг хариуцсан менежер манай Адиатор маань оролцож одоо яг та бүхэнд бол маш сонирхолтой содон тэгээд өөрсдийн одлогыг шингээсэн. Мэдээж одоо яг залуучууд бидний хамгийн оргилсан хүсэл эрмэлзэл за гадаад очиж юм үзье. Сурыг дэлхийн боловсролыг эзэмшиж дэлхийн хүн болъё гэдэг маш том зорилготой хүн болгон бол мэдээ чинь чадах ч чадахгүй ч дотроо нэг яг хүсэл эрмэлзэлтэй байдаг те. Яг энэний бол гүүр нь болж яваа манай Оги дүүгийнхэн манай оролцож та бүхэндээ бүх төрлийн визний үйлчилгээ тэтгэлэг сургуультай хэрэг холбогдох англи хэл болон менторшип эдгээр хөтөлбөрүүдийн талаар бол хуваалцлаа. Та бүхэн маань одоо яг манай подкаст нэр хэрэг яригдаж чадаагүй тэдгээр одоо дутмаг зүйл байх юм бол манай Оги дөрөв одоо пэйж рүү ямар ч холбогдоод бол холбогдох холбогдох боломжтой байгаа тийм ээ. Тий, хүссэн үедээ тий холбогдоод мэдээлэл аваа. За баярлалаа. За баярлалаа.